Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-т хамт байгаа сонсогчдоо дахин өглөөний мэндийг хүргэе. Мэдлэг гэж менингийн тал урайтай та мэдхүү нэвтрүүлэг маань эхэлж байна. За радио 2 дугаар студид хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ Мөнхнөр ажиллаж байна. За продюсер Батбаяртай мөн баярлалаа. За дахиад өглөөний мэндэ. Өглөөний мэнд хүргэе. За лав гарагт та мэдхүү нэвтрүүлэг урлагийн сэдвтэй асуултууд гэсэн байгаа. За тэгээд 77 38 83 77 88 30 дугаар дээр та утасныхаа спикерийг унтраагаад радиогоо унтраагаад ороод ирээ. Амжилт. Давхар залгаж байна. Авчи тий шууд авъя. Бануу 8865. Өглөөний мэнд их болдоо. Өглөөний мэндээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За эхний асуултаа хөхс судар романыг бичсэн хүн хэн бэ? Хөөхи. Хөөхи. Судар романы чинь хэн бичлээ? Ягаа. Би хайлаа. Инженеаш үү? Инженеаш сайн байна. Инженеаш ч нөгөө хүний сэтгэлээ хөдөлгөж эс чадвас хөнгөн бэрээ хөшиж юу хин бичсэн гэх тийм мөн үү? Юм гоё юм битгүй би анхудаа сонсч тэгтээ гоё байсан тийм байна. За сайн байна. За дараагийн асуултыг. За аяа бас сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг. Энэ хэний шүлэг вэ? Энэ уран зохиол төр бид нэр тий үздэг тий яг зөв. Ичиг гээл те тийм. Нөгөө ламнар ичиг гээл тэгдэг. За би энэ юу хаа? Дэлгөө. Данзаар явчаа гэж. Зөв штэ. Мундаг. За тэгвэл дахиад уран зохиол асуунаа. Төв аймаг Баян дэлгэр сум гүн галуутай гэж газар уран зохиолтой холбоотой асууж байгаа. Хин гэдэг хүн төрсөн бэ? Монголын их зохиолч Даштржийн. За тэглгүй яах вэ? Их болдоо маш сайн байлаа. Өдрийн ажилтны амжилт хүсье. Баяр хүргэе. За баярлалаа. За. Зүгээр 3 асуултыг хамгийн ихэнд холбогдоод сав хийгээл хариулаад дуусчихлаа тэглээ. Өглөөний мэндэ. Саруул амжилт. За саруул. За ингэж байгаа. Гологцсон хүүхэн буурал ижи алтан гац зугаа цаар мордсон нь 2 цагаан юм энтергээд энэ зохиолуудыг бичсэн хүн хинбэ? Чимдаантай юм энтергээд байгаа. Хилдэг 3 хийдэг ганц. Тэ. Үе бараг бүгдийг. Тэ. Төдөө болоо. Биш байна. Гэтэ холбогдсон баярлалаа өдрийг сайхан өнгөрөө. Өдрийн ажилд амжилт хүсье. За. Нацаг дөржи хөшөө байдаг гэн байгаа л да. Тэ. Байна уу? Холбогдлоо. Хэмлээ? Мөрөн байна уу? Мөрөн амжилт хүсье. Мөрөн. За, түрүүний асуултаа сонссон уу? Сонсгүй сая хөгжмөө хаачих. За. Гологцсон хүүхэн алтан гац зугаацгаар мордсон 2 цагаан юм хилдэг 3 хийдэг ганц чимдаантай юм гэдэг. Амжилт. Тэглгүй яах вэ? Сайн байна штэ. Цэндийн дандан сүрэн гэж те. Харанхуй засаг жүжигээр за дээрэс нь их тэнгэрийн дүлий гэдэг өгүүлгээр нь бид нэр хин гэдэг зохиолчийг сайн мэдхүлээ. Зөв штэ. Божигнуулж байна. Энэ хүн 1917 онд Говьалтай аймагт төрсөн. За тэгээд Алтайд манай сургуулийнхан гээд уран бүтээл хийсэн. За сайн байна. Баяр хүргэе. За баяр хүргэе. Манай ялагч 2 дахь ялагч тодорлоо. Өдрийн ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За манайхаа орж ирэхдээ утасныхаа спикерийг бас унтраагаад орж ирээрээ. Тэгвэл ингээд давхар сонсох нь байна. Сонсож байгаа танд ч гэсэн бас хэцүү байдаг шүү. Тийм. Ер нь бол нэг их юм ярихгүй л ялагч болчлоо тий. 77 38 83 77 88 30 гэсэн дугаар дээр. Алтайд өстой гоё шүү тий. Тий. Би тэгтээ яг санахгүй нөө. Гоё яагаад гоё. Байна уу? Хамшнаа юм бэ? Сүхбаатар. Радиогоо онцгойд өгөөрэй. Шууд уцаараа яриа явчаарай. За амжилт хүсээд ихний асуулт. Энэ хүний зэхүүн улсын их хурлын гишүүн Алтай. Тэгээд энэ хүн болохоор Монголын орчин үеийн утга зохиолын гол төлөөлөгч. Биш байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хайр нэргөө гарчихсан. Тэгж тий. 80 байна уу? Өглөөний мэнд. Сайхан мэнд. Алтай хатан богдоор. Хей сайн уу? За. Дайруу доогш. За
За амжилт төсөй. Алтай 5 богд гэдэг нь очин байхгүй юу? Тийм байна. Танилцахад атаа байна. За түүний зээх хүн улсын хурлын гишүүн Алтай. Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжигийн зохиолч, Монголын театрын урлагийн анхдагчдын нэг. Тэгвэл энэ хүн Хэн бэ? Гиндэнгаа. За биш үлээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. баярлаа. Өдрийн ажилд амжилт. Хаа нэлээ нэг Америк ТV нэг нуруу асуудаг байхгүй. Энэ нурууны нэр юу илээ гэдсэн чи Алтай 5 богд гээл айгаа. Тэгээд энэ хочоор мөнгөрсөн юм байна Тий. те. Энд чинь бүр 2 3 жилийн 4 жилийн өмнө ч юм. За гой түүхтэй очиж шүү. Тий. Айгаа хөөрхөн нэг хэсэг инээд илвлээ. Тэгээ нэгээр явж байгаа. За 77 77 38 83 77 77 88 30. Гэт манайхан холбогдорой. Өөргөчтэй аяллаа нөө гэх. Зөв. Тийм те. Тий. Нөхдөө гэж ярьдаг те. Гоё ярьдаг те. Тийм гоё энгийн ер нь энгийн юм яриа энгийн юмнууд л хүнд үрдэг шүү. Ер нь гэхдээ бодоодсэн юм үзэж нүд тайлсан хүмүүс илүү ингээм байт юм шүү. Тийм бохоо баг те. Тэгээ хүрдэг баг те. Өглөөний минь Байна уу? Ано, сайн байна уу? Сайн байна уу? Горон. Гора. Гора. Амьдрал нөлөөснэ. За асуултаа сонссноо. Донрууны намдаг. Оо тэгэлгүй яах вэ? Мундаг байл. Хөгшин чон үлснэ энэ төргээ зохиолууд нь байдаг те. Тий. Тийм гоё. Тэр бол гоё зохиол. Сайн байна. За тэгвэл бүгд найрамдах Монгол ард улсын жүжигийн зохиолч, найруулагч 1939 он хүртэл циркийн жүжигчнээр ажиллаж байсан. Йоо. Ванган. Тэгээд мундаг нөө. Асуултаа бүрийн сонсолтой. Тийм байна. Утга уран зохиол талдаа мэдлэг зузаан хүн байна. Үнэхээр зузаан. Тийм байна. За энэ хүн 1960 онд уулын үер, 1964 онд нүүдэл роман. За тэгээ 68 онд Алтан гац чигийг заанаа гэсэн дээрээс нь хамгийн алдартай нь хорвоотой танилцсан түүхийг бичсэн. Нөө. Ладангийн дэдөө. Оройгоо сүмч гэсэн бас алдартай тий. Гора сайн байлаа. 3 дахь яалгач боллоо шүү өнөөдрийн. Баярлалаа. Өдрийн ажилтны амжилт. Амжилт. За баярлалаа. Төдөөгач ер нь их соёнгийн гэрүүлэгч хүн байсан юм билэ. Одоо залуусыг уриалан дууддаг те. Шинжлэх ухааны таны мэдхүү юу гэдгийг бүтээн байгуулалт ер нь хөдөлмөрт их уриалан дууддаг тийм соёнгийн гэрүүлэгч хүн байсан билээ шүү. Зохиолчийн хажуугаар. Манай гэхдээ яг их зохиолчд шүү дээ. Яг энэ үе их юм бол бүгдээрээ соёнгийн гэрүүлдэг байсан баг. Угаасаа утга зохиолч яг номоор танилцуулаад хүнийг ном бол ертөнцийг харах цонх гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь бид нар энэ хүний бүтээлтэй танилцчихэж ингээд арай өөрөөр юмыг харж шүү дээ. Илүү томоор юм харж байгаа юм чинь. Тэгээ бас шууд утгаараа яг л залуучуудыг ингээд залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулсан юм байна л те. Тийм байна. Тий. Өглөөний минь. Өглөөний минь. Сайн хамшна юм бэ? За энэ хот байна. Инх хот амжилт хүсье. За, ерөнхийдөө манай хүн хариулна. Би ерөнхийдөө хэлмэр ч юм уу. Холбогч биш. Дамжуулагч. За, ангаах ухаан бол миний хууль ёсны эхнэр харин утга зохиол бол нууц амраг минь юм аа гэж Оросын богино өгүүллийн алдартай зохиолч хэлсэн. Юм бэ? Богино өгүүлэг гэхээр баг ер нь ороод ирдэг юм да. Тэ Оросын алдартай. Хингэнэ. За. Пушкин гэсэн үг юу сая? Пушкин уу? Пушкин гэсэн байна яг. Пушкин бисгнэ. Оо за зөв дамжуул та. За хариултыг авъя. Яа. 5. За, очсон гинэ. За баярлалаа. Багийнхан те өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийн ажилд амжилт. За баярлалаа. Пушкин. Байна. Бай. Сайхан амарсан юм байна. Мега амжилт. Мега. За асуултаа сонссон уу? Окей. За. Ангаах ухаан бол миний хууль ёсны эхнэр. Харин утга зохиол бол нууц амраг минь гэж Оросын богино өгүүлгийн алдартай зохиолч хэлсэн гинэ. Хин бэ? Мэдгүй мэнэ. Бодохгүй юу? Достоевский Толстой. Баярлалаа. Баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ангаах ухаан гэж юм чинь эмч юу тэр тал руугаа л байх гэдэг тийм. 1904 оны 7 сард нас орсон. Өчнөөр нас орсон юм хүн байдаг. Оо тийм үү. Тий. За. Ано дугаараа нууц. Сайхан амарсан юм байна. Бэлгэн байна уу? Сайн. За. Баярлалаа. За, ангаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин утга зохиол бол нууц амраг минь юм аа гэж хин хэлсэн бэ. Оросын богино өгүүллийн мастер зохиолч.
Антон Павлович яхав. Чехов яг үнэ. За тэгвэл Даймба инх Анна Каренина хэн бичсэн? Яг Даймба инх Анна Каренина хэн бичсэн бэ? Толстой. Лед баста. Ой чи утга цогцолоор алхана. Гимзэм Карамазовын хөвгүүд дорд үзэгдэхсэд хэний зохиол вэ? За гинжим чинь. Тий яагаад те. Юу Карамазовын хөвгүүд чи алдартай штэ. Харин тийм ээ. Гимзэм. Тийм. ч бас Дорд алдартай. үзэгдэхсэд бас их гоё. Дорд үзэгдэгсэд шүү гэдэг үлээ. Ядуу залуу ядуу охиныг олж аваад гараад идэх юм хүмүүстэй би буруу Тэгэхгүй би яг идиот нэг санахгүй байна. гинзэм ягаа гинзэм. Достоевский. Зөв штэ. Зөв. Фёдор Михайлович Достоевский. Яг үнэ. Баярлалаа бэлгүн. Ялагч боллоо. 4 дахь ялагч боллоо шүү. За өдрийн ажилд амжилт баярлаа. Энэ юу Достоевский энэ зохиолууд ер нь кинон дээр ч гэсэн гардаг те Америкийн кино дээр те ер нь нэлийн алдартай юм. Тийм шүү. Зохиол мундаг зохиол. Манайд одоо гомсрongоо орчуулга гэдэг баг те. Өглөөний минь Байна уу? Өглөө минь. сайхан амарсан юм бэ? Хингсэн бэ? Алцахгүй аа за амжилт хүсье. Алцахгүй хуу. Алцахгүй угаасаа. За Шолоховын зохиол бүтээлээс нь 3-ыг нэрлэнэ гэж байна. Дэлгүүн дон 1 2 3. Гойш. Дэлгүүн доноос өөр юм орж ирдэг. Орж ирдэг юу? 1 2 3 бол байхгүй. Нэг бол байна. Тэгээ дүлгэн дом бол багат энэ тий. Дэлгүүн дон. Яг хандраад яг тулчаар ирсэн юм орж ирэхгүй. Ахад нэгийг хэлчихвэл авъя шиг. Оо. Соо. Дэлгүүн дон. 5 4 3 2 Даймба их чинь ихтэй. Даймба гэсэн. Даймба их чарэ биш хаа тий. Толстой бүтээл штэ. Дүнгээсээ. За. За баярлалаа өдрийг сайн өнгөрөөрэй. Тэгээд дүлгэн донгоо би гоё байсан шүү. За. Энэ юу вэ? Тихий дан гэж гоё те. Бано. Байн. За алууны минь. Мөнгөл хингсэн. Цэнгэл яа ямар хүндлэн сонсож байна. За амжилт хүсье. За амжилт. За Шолоховын зохиолуудаас 3-ыг нэрлэнэ үү гинэ. Нэгт нь бол дүлгэн дон байна. Дүлгэн донгол хэлцээ. Одоо 2-ыг хэлээд үл авлаа. Дэлгүүн дон Анна Каренина. Анна Каренина биш шүү. Толстой зохиол. Оо тийш. Тийш дээ. Шолохов 5 үлдэрчэд үргэлжлэж юу дээ. Юу лээ тэр чинь? Төхүүлээ. Үлдэрчэд үргэлжлэж гэдэг шиг санагдаад байна. Яг баттай санал та. Хайч тий. Тэгтээ найз биш хаа. За өөр юм байна уу? Заалгадаа. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Холбогдсон баярлалаа. Дараа зөндөө холбогдорой. Яг. Нэг араас. Хонос нөө тэ. Явуулчих яа тий. Яжина. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаар дээр та холбогдорой. Тэгээ орж ирээд шууд нэрээ хэлчихэрээ. Өглөөний минь. Өглөөний минь төмөг төрөлөө. Амжилт хүсье мөнгө чаргал. За мөнгө чаргал. Тий яг хэлэндээ. Шолоховын 3 гэхдээ ер нь бол 3 дахь хүн тий. Өртчихээ. За тэгээ нэг хамаг амархан асуултууд ихний хүмүүс хариулчихлаа юм. Юу за хүний хөвзөө гэж байдаг лөө. Оо зөв. Тий. Өгүүлэг байна. За сэтгэлийг шинэтгэсэн гэж нэг юм санаад. Оо роман байна. Яг үнэ бадраг оржуулсан тий. Тийм байна. За тэгээд дүлгэн дом бол угаасаа байна. Тэгээд дүлгэн дом бол гамгийн алдартай. Түрүү нөгөө үлдгэсэд үргэлдэгс чинь өөр хүнийх юм байна. Константин Симонов. Тийм ба. Хүнийх юм биш шүү. Тэд их орныхоо төлөө тулалдсан юм. Тий. Кино гэдэг байна. Кино байдаг санаад байна. Тий. За мундаг байна мөнгө жаргал ихнийхээ асуултанд хариулсан. Бородино шүлэгчийн үхэл Кавказ оргуул гэдэг нэг шүлэг найрагдлалтай. Манай үеийн Баатар гэдэг алдартай туужтай зохиолч юм бэ. Орсих. Өөх. Ямар муханд.
Айгуу гоё яг миний мэддэг тохиолдлыг төрүүлээ асуучлаа. Энэ хүн ч бас ер нь нэрийн сонсох юм бол чи Тий, яг мэднэ. өөл гин ер нь. Тэгээ наадах чи ер нь ихтэй айгуу тэр хамгийн сүүлийнх нь юу гэлээ? Тохиолно. Хамгийн сүүлд манай үеийн баатарууд байна. Харин тийм манай үеийн баатар гэдэг чи айгуу сонссон. Айгүй алдартай тууж гэж байна. Ер нь бол Оросын сонгодог Орос их, яруу найрагч тийм Орос хүн. Тийм 1800-аад оны үе. Тэгэхээр наад чи нөгөө хин үү? Хин Хоёр хүний нэр орж ирээд их юм. За. Тэрнөө. Лермонтов нуу Достоевский нуу. Яг энэ тохиолдолд манай одын хэлдэг үг байдаг. Тэ аль нэг нь мөн бол. Ер нь бол Аль нэг нь бол мөн альва юмны хамгийн ихнийхэн дандаа зөв сайн Би байна. Лермонтов гэдэг. Оо зөв бодлоо. Аян байлаа. Тэс хэм байна. Угаасаа би Лермонтов нэг хэлжсэн дээ. Яа, тийм ээ. Михаил Юрьевич Лермонтов Йоо. байдаг. За тэгвэл одоо Монгол руу оръё. Зүрхний хилэнг гэдэг роман дээр Юу, Санжин бүрүүг. биш ээ. Хиний тухай гардаг. Цогоолж хиний тухай гардаг. Амар санаа. Үү. Чингүнжав. За. Царага Бослон гардаг. Заримдаа хоёр дахин зүг байж болдог. Би яг хоо тий амар санаанд баг гардггүй л үү лээ. Би нэг дээр үед уншиж байсан юм аа. Хотын шингүүн Яс жав. дээр үед өвчжээ. Юу Чингүнжав тухай гардаг. Чингүнжав нэг за баярлалаа. Ихтэй хүчээр л ахуулчих. Тэ чи ч угаасаа мундаг дөө. Өдрийн ажилд нь амжилт. За баярлаа. Баярлалаа. Нэг зүгээр асуулт харж байгаа юм шиг ярьдیں۔ Заримдаа зүгэн шүү. Банаа 85.8 хэмжэл радио. Өдөөний төргий гамбаана. Өглөөний За мэндийг. гамбахтай амжилт хүсье. За, Цагаан бах цаг төрийн өмнө хэн битсэн бэлээ? Донрын намдаг. Зөв. Гоо. Үнэхээр зөв. Одоо наран тогроо, өвгөн шувуу, хулан бит хоёр зэргийг бичсэн хүн чи хэн блэ? Олон бит хоёр ч одоо Эрдэнэ хаан одоо дэлхийд алдартай цахаж Тийм Оо, шүү дээ. тэглгүй. Сэнгийн эрдэнэ гоо тий. Тэглгүй яах юм маш. Хулан бит хоёр хулан юу хин хоёр гэдэг үлээ? Өмнө нь Холдон цамп хоёр. цамп хоёр тий. Ингээ хоёр Тийм. юу гэдэг шүү дээ. За. Хөх манхан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө би. Энэ Сая завхны улаастад явж хахад энэ Баашингийн хан дээр энэ Адар сүрэн явуулангоо хоёрын зургийг амар том зураг тавьсан байлаа. За. Хариултыг сонсч байна. Би гоё хэлж байгаа шүү. Баярлалаа хаа юм мэдээллийн чанартай. Мэдээж бигзийн явуулангоо шүү дээ. Маш сайн байлаа хаа. Гур болчлоо шүү. Тийм. Тийм, Баярлалаа яг өдөр сайхан өнгөрөө. баярлалаа өдөр ажил амжилт. За. Хариулж байгаа нь хүртэл нэг тийм гоё шүү те. Уран яруу шүү те. За би чамд юу яая санал хүсэл тавья жоохон хүндрүүлээд өгөөс. За тэгье. 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 Одоо нэг төхөөлөхэ болё гэж. Гэхдээ үнэхээр мэддэг хүмүүс зүгээр. Тэг ялч хөл мэдээд байна л та. Манайхан ч угаасаа одоо 3 цохилтой дуртай хүмүүс байдаг. Тэглгүй яах вэ? Монголчууд маань сайхаасах 90-10 Нуусан мань өглөөний. өглөөний минь. Аа хэм блэ? Намайг цогтой. Цогцоо амжилт хүсье. За. За хангай базар бух дагдан гэж ямар зохиолд гардаг вэ? Юу. Баатар шороо. Тэглгүй яах. Мамын газар шороо. Үнэхээр мундаг. Тэнгэр говийн тэмээчин бүсгүй би сайн. Энэ ямар найраглал дээр гардаг гэсэн үг вэ? Сэгцэн богд. Аа дэнд юм бүр. За. Дараагийн жил. За. Нууцыг задруулсан захиа Ану хатан шөхөрч буния цогтайж киноны зохиолыг Бицэн хүн. Тийм бицэн хүн хэм бэлээ. Бэлгүүн номч дэмдэр энэ чонгод. Зовлонгүй. Анхудаа холбогдож байгаа юу? Би урд нь хэдэд холбогдчих. Туршлагатай. за, Гэтэ тийм мундаг байлаа. Маш сайн байлаа цогтоо. Баяр хүргэе ялагч боллоо. Баярлалаа. Аргагүй мундаг юм уу? Өдрийн ажилтны амжилт. За, тэр амжилт. За. Зузаан байна шүү. Хүндрүүлээд ч нэмэр алга байна ч одоо. Яаж ийна? Яаж ийн одоо яах вэ? За тэгвэл жоохон хүндөвтөр болгоно. Дахиад хүндрүүлэх үү? Бүр хүндрүүлэх үү? Даблт. Хайж байгаа дэндээс олох уу? За 77 38 83 өглөөний мэнд. Байна уу? Миний минь сайн байна уу? Баатраа амжилт. За, чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Энэ шүлгийг гүйцээнэ үү? Дараагийн мөрийг уншноо л гэж байгаа. Чихний чимэг болсон аялгуу цайхан Монгол хэл. Чиний зоригт өгдөөцийн өвөр хэрдэн. Воогой. Сонсох Дансах бүрд яруу сайхныг мэдэрч. Гэл явдгийн да. сод их бэлэгт хүмүүн юугаа бишрэн магт муу вэ? Ой сонсох бүрийн засахгүй. Мундаг байна Баатраа. Өстөө сайн байна.
Сонсох бүр яруу баялагийг гайхан баясч сая бол юу өгч вэ? Яг нэг манайхны нөгөө юу эсэж жоохон говь байсан шүү. Авсан шүү. Сайн байна. Одоо нэг жоохон өөрчлөгдөв те асуултаа. Тэгээ. Одоо кино. Тэгэхгүй бол манайхаас хариулаад бүр яахгүй маань. Служебный роман гэдэг кино байдаг штэ. Гол дүрийн эмэгтэй нэр нь хэм бэ? Ямар кино гэнэ? Служебный роман. Ийм нэг явдал гэж орчуулсан байдаг. Яг утга нь бол одоо юу ч офис хайр, ажлын газрын хайр дурлал гэх юм романс гэх юм. Тэр эмэгтэй нэр хэм бэ? Киноны дүрийн нэр. Манга гэдэг те. Нэрийг асууж байгаа дүрийг. Мангагийн жиг нэр нь юм бэ? Гайхал байна. Гой кино. Миний хамгийн дуртай орос кинонууд энийг. Тав. Инглиш юу ч. Дараагийн үндэ бодож байна. За. Игээ буугаад өгчтэй. Сайн байсан шүү Баатраа. Тэр ажиллана амжилт. За. Мундаг юм оо. Ямар ой шүлэг одоо ингээ бодоодсэн чинь чи бол шүлэгнүүд ингээ уншаад идэг штэ чамд ингээ цээжинд байгаад идэг штэ. Би одоо яг бүтэн шүлэг мэддэм болов уу гэж бас заримдаа бодох. Үгүй тэгдэм аа. Тэгээд нэг 10 жил мэл цээжилж ирсэн юмнууд л ер нь ганц нэг үлдсэн байт юм л. Ой сайтай. Тэр үед эсвэл ой сайтай байсан юм. Одоо нэг хайхтар тогтоогоод юм юу болцсон? Багуулсан мэдгүй. Мэдгүй. 85. Бано. Өглөөний дөргийг харсан их мэ. Ихмээ амжилт хүсье. Сайхан амарсан биз дээ. За, служебный романы гол дүрийн эмэгтэй. Мангагийн жинхэнэ нэр. Людмила. Аваг байхгүй мó. Аваг бүтэн нэрийг хэлэл дээ. Авагтай нэртэй хэлчихэж дээ. Парковени. За, яг төвч. Авъя те. Парковени. Людмила Парковина. Парковина Калугина гэдэг. Юу гэж хэлсэн? Тэд оогоомаар үгүй ш. Гоёш. Тий, манай тэр нэг дуу харуулах хэрэгтэй янзын тань кинон дэр. Юу солиотой шүү. За тэгвэл дараагийн асуулт. Дэлхийн 2 дугаар дайны үед германчуудаас олон зуун еврейчүүдийг аварсан хүний тухай кино байдаг. Киноны нэр нь юу вэ? Үйлдвэрт ажилуулна гээл аваад байдаг тий. Мэднэ. 93 оны кино одоо. Тий. Шинжлэх Стивен Спилбергийн бүтээл. Яа. Тий, ганцхан өнгөт сцен гардаг нь улаан балтай охин байдаг. Тэр ста янз. За тэгвэл дараагийн асуулт нь Дон Каролин гэдэг Корлеоне. Тий, Дон Корлеоне гэдэг дүр. Тий, найруулагч Фрэнсис Форд Капологийн кинонд гардаг те. Ямар кино вэ? Дон Корлеоне, Майкл Корлеоне гэж одоо алмаас их юм шиг. Тэгээ яах вэ? Сайн байна штэ. Godfather. Болцлоо штэ ирхмээ. Болцсон уу? Болцсон. Канан таарлаа. За баярлалаа. Өдрийн ажил. Өдрийн тав өнгөрөөндрөө. За. Хүмүүст бүр яг таарж орж ирээд энэ. Харин тэгээд байна. Энэ цаанаасаа тэнгэр хангаал юу нэг юм байна л да. Од гаргсан одоо те. 77 38 83 яах вэ? За 88 техник холбогдсон байна уу? Байна. Буяа байна. Сайхан. Өглөө нэмэндээ. Өглөө нэмэнд. За амжилт хүсье. За нэг тийм тэнэгдүү Америк залуугийн тухай гардаг кино ч юу лээ? Алдартай кино шүү. Алдартай. Forest Gump. Моны жилиг шаардлагагүй шууд мэддэг нэ. Тэгвэл Гоша, Гора, Жора, Гога гэж хүн энд суудаг оо гэж асуудаг те. Энэ ямар кинонд гардаг вүлээ? Энэ нөгөө юу? Орсын нөгөө. Тий. Зөв. Гоша, Гора, Жора, Гога. Нөгөө нэг Гоша маань явцсан. Тэгээд хайж идэг. Найз нь хайдаг те. Чи нэрийг ядч мэдэхгүй юм гэсэн. Мэдэхгүй. Надаа Гоша, Гора гэдэг нэр хэлсэн. Тий. Нөгөө Оскар авч ирсэн Орсын. Тийм. Тав. Дөрөв. Нөгөө хоёр ангитай. 3 нэрийн лав киноны нэр. Чи даа. Нэг толгойд чи. За. Александра гэдэг дуутай тий. Александра. Гэтэ киноны нэр бол Александра биш шүү. Таг мартчихсан юм байна. За. Яг толгомд нь. За толгомдчихсан юм байна. За баярлалаа. Буяа гэхдээ сайн байсан шүү. За. Энэ асуултанд хариулах ёсгүй юм байна те хоёроо гинэ. Хариулгүй яах вэ? Зүгээр амархан хариулаад харин жоохон л атархсан. За хоёлаа төр завсарлаа те.
За өнөөдрийн нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар жинхэнэ эрх чөлөөний бэлэг тэмдэг Jeep Wrangler дэмжиж ажиллаж байна. 2024 оны загвараа 229 саяар 2025 оны буюу энэ жилийн загварыг 250 сая төгрөгөөр тусгай үн шүү. Энэ тусгай үн дээрээс нь маш цөөн тоогоор ингэж борлуулж байгаа. Та яараарай. Jeep Wrangler шүү дээ. Тийм. Хаяг хан улд өрг Яармгийн гүүрний занд барилах Jeep үзэсгэлэнгийн танхим. За дэлгэнгүй мэдээллийг 7718 11 11 гэсэн дугаараар л авлах боломжтой. Бүтээгдэхүүний доо хязгаартай тул ахаад хэлий. Та заавал яарад заавал амжилт захиалгаа өгөөрэй. За тэгээ эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрээрэй. Jeep Wrangler. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар жинхэнэ эрх чөлөөний бэлэг тэмдэг Jeep Wrangler. За тийм. За 88 72 байна уу? Сайн өглөө. Нэмэндээ Кингс мөнх бол. За мөнх болтой амжилт. Энэ саяны нөгөө нэг Гошо, Гора, Гога ямар кинон дээр гардаг нэр вэ? Алдартай кино. Амьдрал нулимсан дор. Тэгэлгүй яах вэ? Москос Лесем Неверит. Энэ бүр Сайн хил зүгнээс гаралтай нэр юм байл шүү дээ. Тэгүүлээ штэ. Ромын жанжин Максимус гэж гол дүр нь гардаг. Энэ киноны нэр нь Гладиатор. Гладиатор. Зөв. Алдартай. За жаалдах хүн ер нь баг байхгүй нэ шүү те. Тэгж байна. 13 дугаар зууны үеийн Шотландын эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа Уильям Wallace-ийн тухай гардаг киноны нэр. Киноных нэр нь те. Тэг нэрийг л асууж байна. Хатан зөрөгтэй. Сайн байлаа мөнх болдоо. Braveheart. За өдөр ажилд амжилт. Энэ үү? Хүмүүс жаалдахгүй байна шүү те. Алдахгүй. Асуулт дууслаа шүү те. Одоо яана. За 94 11. Манай өглөөний мэнд Өглөө нэмэндээ. Тимур. Амжилт. За алдар жүжигчин дуучин найруулагч Адриана Челентаногийн гол дүрдэн тоглосон. Маш олон кино. За. Зөө. Асуултаач гүцэхгүй. Тэр нэг гол дүр эмэгтэйгийн нүдэн өстой юм те. Жүжигчнээ яа. Тэр хоёрыг ярих юм бол бас явна. За. Би чамайг ерөөсөө Монгол охин гэж нэрлэлээ гэж ямар кинон дээр хэлдэг вэ? Би чамайг ерөөсөө Монгол нэрлэлээ. Зүүдэн журамгүй явдал дээр чинь кач гэдэг үү? Зүг. За. Одоо яах юм? Өөрөө хариулаа. Маш том модон морин дотор цэргүүд нуугдаж байгаа хотыг нь эзэлдэг. Трио. Худлаа яриад байгаарай үгүйсээ Тэокч нөгөө юу болчихно. Аяг тав уугаач. На сүүлийн хоёрын үсгийнхээ байрыг сольч. Трио биш үү лээ. Трио болоо. За авч угаас. Трой гэж байна одоо. Трио гэсэн. За баярлалаа. Баяр хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй ажилд нь амжилт. За. За баярлалаа. Хөөхөө хөвгөлтэй юм бэ хүмүүс ч. Тулгамдахаар. Трио гэхэр ч өөр юм болоод байна тий. Тийм. Яг л чиний хэлсэн. Мано. Баан өглөөний мэнд. Өглөөний мэнд. Манууха? Томохоо. Томохоо уучлаарай буруу сонсноо. Томохоо хөөрхөн нэртэй тий. Харин тийм хөөхөн юм шүү дээ. За, Kate Winslet, Leonardo DiCaprio-нар гол дүрдэн тоглосон хамгийн олон хүн үзэж ашиг орлого олсон. За, асуултаа дуусгачихъя те ерөөсө. Дуусахгүй л хариулаад байх юм гэж. За. Фрэнк Абигнейл гэдэг хүний тухай бодит амьдралаас нь сэдвүүлж бүтээсэн киноны нэр юу вэ? Чадвал намайг бариад аваарай гэж. Leonardo DiCaprio. Чек хоромжоор үйлдвэрлэдэг. Одоо ч гэсэн тэр хүн чинь Амьд зэрэг хоромжоор үйлдвэрлэдэг хүмүүсийг барьдаг болсон тийм. Яг тэр мөрдөгчөөр ажилладаг болсон. Үнэхээр Фрэнк Абигнейл Нэмэлт мэдээлэлтэй хариулж байна те. Өстө сайн мэдчих. Тэгүүлээ штэ. Би чамтан, та чамтан гэж ямар кинон дээр гардыг хэлдэг. Тэрийг нэмэх юм уу? Би чамтан, өдө чамтан, таач бас амтан. Гэдэг. Томохоо сайн байлаа. Баярлалаа. Баярлалаа. Өшөө хүнд асуултанд нь холбогдно. За тэгэрэй. Маргааш төгсөд чангалнаа. Яста жигээ. Яах нэ? Тэг яах нэ маргааш чангалаад өгье л доо. 77 38 83 бас 77 87 88 30 гэсэн дугаар байгаа шүү. За 91 10 байна уу? Байна сайн байна уу? Сайхан амарсан уу юм бэ? Атгаа байна. Тагамарчсан уу? За
Хин гэсэн бэ? Отгоо амжилт хүсье. За тэгвэл эрхүүд оюутан байлаа. Энд ирээд хэлж боллоо. Ямар кино вэ? За батсан юу ах шүүх. Ингээд. Оо зөв штэ. Тэгээд нөгөө гол дүрийн сурвалжлагч маань гэж эрхэд оюутан байлаа. Энд дээрээ хэлж боллоо. Тэгтээ. За, Нобелийн шагналыг үндэслсэн хүн байж тээ. Юу идэг байсан бэ? Нобелийн шагналыг үн. Эрдэмтэн байсан санагдаад байна. За, нэг талаараа эрдэмтэн байсан байх гэж хэлж болох юм байна. Юу идэг байсан? Юу одоо юу гэмдэ? Хийж үйлдвэрлэдэг гэх юм уу те? Яг ажлаас холбоотой гэж бодоод байсан асуултуудыг энэ нөгөө юм холно. тий, ерөнхий урлаг гэсэн сэдвэнд орл яваад. Хаадлаг кинон дээр орж ирэхэд одоо кино асуултаа дараагийн өндөө бодомжоо. Өдрийг сайн Тэрийн ажилд амжилт. Одоо тэгэхгүй шүү гинтгүй одоо асуултууд easy байна мэн энэ төргээ энэгээр хүмүүс комент хийжээ л. Тийм байна тэгвэл. Маргааш Ойлоо жоохон чангалыг та тий. хааштай нэрэ. 77 38 83. Нэрээс тэгтлээ байна. Өглөөний мэндэ. За бүрнэ. За, Нобелийн шагналыг үндэслэгч маань юу хийдэг хүн байсан бэ? Юуг бүтээсэн хүн бэ? Зохион бүтээгчтэй динамит зохион. Оо. Динамитаас гарна 355 одоо бүтээлтэй патент авчихсан гэж. Зөө тийм их юм. Их ингэнэ. 355. За. За. Альфред Нобелийн гэрээслийн дагуу хэдэн оноос Нобелийн шагналыг олгож ирсэн байдаг вэ? 1901 баг шүү. Бодчихгоор хэлж дээ тий. Альфред Нобелийн тэгвэл дахиад нэг шагналыг асууж л та. Хэдэн удаа энэ шагналыг энэ шагналыг олгох ёслол жилд хэдэн удаа болдог вэ? Жилд нэг л удаа. Зүгт. Юу ч асууж байгаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрээ сайн байлаа. За, баярлаа. Яхан. Ингээ бүрнээ болчихлоо. Манай энэ арайчтэй 12 ялагч тодор зүг. Хоёул харин арай юу утсан байна. Тэгсэн байна. Зөөлөн алдсан байна тий. Ер нь хоёул их тэм зөөлөн багш гэдэг нь үнэн л юм байна. Багш хүн гэхдээ тууштай хатуу аюуллал хүүхдүүдтэй сурахын тулд энэ төр. Манай. За. Кинон дарааг тодорхойлтээ. За радио контролоо. Ахоо. Байна. За тэгвэл ахаас жоохон Нобелийн шагналыг хэдэн салбарт олгодог үлээ? Салбарууд нь юу вүлээ? таван салбар. Эдгээр засаг. За. Энхтайны Тэгсэн сүүлд нэмсэн билүү? Шинжлэх ухаан, физик, ханага. За мундаг. Юу ярих вэ одоо? Яг л хэлж шүү. Тэгж. Жил бүрийн 12 сарын 10-нд болдог 10-ны өдөр болдог Нобелийн шагнал гардуулах ёслол хаана болдог вэ? Яг юу нөтөр Нобель Финландын Финландын 12 сарын 10-ны өдөр. Энэ нөгөө нэг Нобелийн төрсөн өдөр нь гэсэн өөрийнх нь. Тэгэрсэн Нобелийн төрсөн өдөр. Өөрийнх нь чиүлээ өөрийнх нь. Олсон хожооч. Хэлсэн биш Норвегийн Ослод. Зөв Норвегийн Ослод болдог. Маш сайн байла бааха. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ялагч боллоо хаа. Баяр хүргэе. За. Баярлаа. Мундаг. За энэгээр юу нэ хатуу багшаас сайн шав төрнө гэж штэ. Яг бай зөөлөн багш. Ер нь хатуу зөөлөн л байх хэрэгтэй шүү дээ хорвооч нь. Зөөлөн замбуулан гэдэг үг гэдэг штэ. Үнэ. Нэг тэгтэй байна уу? Байна уу. Өглөөний мэндэ. Сайхан амарсан уу? Төрөө амжилт төсөө. За сууж байгаарай. За хаана явж байгаа вэ? Монголоос хэдэн онд хин гэдэг хүн Нобелийн шагнал авсан бэ? Монголоос уу? Аха. Сайн бодоорой. Ямар ч хариулт нь ямар ч байж магадгүй шүү. Чөлөөтэй ерөөсөө. Монгол Тодорхойлоо сайн нэг хүүхэн аваад илүү. Хий нэр нь хий. Нэг хин гэдэг үү? Нэг сайхан штэ 22 3 онд. Гэсэн юм уу? За нэг нэр хэлнүү дээ. Нэрээр яг эмэгтэй хүн аваад ямар ч юм.
За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. Нэр нь хэн гэж вэ? Хариулгүй. Өгөхгүй хариулдаг. Нэрийг асуугаад байгаа юм уу? Ой, уран жим гэж хэлсэн. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдөр сайн. За баярлалаа. Йоо манайх нэр мууны дөрөв бүр нэрээ. Хариултаа хэлчих болохгүй маа дараагийн үнээс асуух. Байна уу? Гана үлэний минь. Үлсэний минь. Окей наа. Том нэ. Том. Тийм байна. Жогоо гэж орж ирдэ штэ айгу гоё болоод. За амжилт хүсээд асуулт асууж байгаарай. За хаана явж байгаа вэ? Монголоос Монголоос хэдэн онд Нобелийн шагнал авсан бэ гэж асуулт нь. Нобелийн шагнал. Хүнийх нэрийг хэлжээрэй. Монголоос арай авч амжааг баха. Тийм байлээ баярлалаа. Орон чимэг мэмэг бол аваагүй. Арай болоог баха гэхгүй. За. Сайн байна. Илгэндээ цөстэй, эрхийдээ, эрчтэй, залуу настай, халуун цустай. Энэ хүн хэний талаар ярьж байгаа вэ? Лангаа харсан уу? За. Илгэндээ цөстэй, эрхийдээ, эрчтэй, залуу настай, халуун цустай. Баатар матрын тухайн бол. Энэ хараа үлгэрлөө орж байгаа шүү. За үлгэрийн баатар юм байна яана. Тийм үлгэрийн баатар. Иван юм болоо удлаа Иван биш шүү. Түр. Монголын тохиолдолтой бол. Яг үнэн. Тийм. Юу юм бол Монголын үлгэрийн тохиол. Илгэндээ цөстэй, эрхийдээ, эрчтэй. За буудъя. 5 настай. 4 3 буудаарай. Зөв. Зөв штэ. Маш. Бодохоор доонд бодож удаа байлаа штэ. Унжих тал бодлаа штэ. Харин тэглээ штэ. Тавдахын асууч. 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дууг хэн дуулсан бэ? Шүтэрэ. Ноо за. Зөв. Огийн үнэхээр өнөөдөр одоотой байна. Маш сайн. Ялгч боллоо. Вака. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За. Энэ тара бушгууга бурууш би орж иржээ хөөхөө. Тэгнэ. Бано. Байна. Сайхан марснаа юм бэ? Минт. Сайхан марснаа даашгүй нөө. Даашкад амжилт. Соны минь. Баярлалаа. За хаана явж исэн бэлээ энэ дээр явж 6 дээр явж байгаа их юмэргэ. Юу. Та нар асуултаа ядсан асуултаа. Хариулт яа тий. Хариулт. Чээс. За хаана явж байгаа Монгол улсын төрийн дууллын 2 дахь бадгийн эхний мөрийг дуулна гэж байна. 2 дахь бадгийг л ер нь дуулах юм байна. Эрхий мэргэн биш. 2 дахь бадгаа. Артан манай досгаруулс таяар Монголын ариун голом таалахт цингийн үйлс дандаа ихчиж өрд мөнгөчнө. За 2 дахь. Тэгээд баслаа. За дагил үү. Хартай Монголоор наа. Энд Тэгээд толгоор хөгжлийн төл явсан тоноо. Монтваа. Тэгээд л усчаад байна шүү дээ. орох нь. 2 дахь орох нь. За одоо Хүүе чи яагаад тулчваа? Харин тийм байж одоо. Ингээд дуусчаад 2 дахь бадг нь өндөр төр юм. Яа. Сүүлдээ гүнний мен заяа түшиж гэдэг шүү дээ. Чигги ёо. сайн байлаа таашк. Үүтэй гэж бодлоо. За. Морин хийл хөгжим хэдэн жавхцтай вэ? Ёо бүр. Аха. 6. Цаараа биш байна. Баярлалаа. Өдрийн ажилд амжилт хүсье. Холбогдсон баярлалаа. Баярлалаа таашка. Хурдан дуулаасаа гэж чинь. Хурдан дуулаасаа гэж байна. Босож зогссон мэдтэй гинээс. Үхтлээ нэг. Дуулаад дуусчаад идэг те. Ахаа шинэ юм орж ирэх яг дуусчаа сүл юм болчиход идэг. Харин ямар гитар штэ. Эрээс орос. Бана. Зааглаа нэмэнд. Нэмбэ?
Дэлгэр байна. Дэлгэр амжилт. За морин хэл хөгжим хэдэн жавхцтай вэ? 6 биш шүү. За баярлалаа. 2 биш аа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Оо. За өдрийн ажилд амжилт Яг юм хүсье. асуултаа. За уучлаарай. Бидний буруу уучлаарай. Өөрнөөс нэлгэстэй гоож. 90-27 байна уу? Оо байна. За өглөөний мэнд бэлгээ байна. Өглөөний мэнд. За дэлгэн амжилт хүсье. 3 дахь хүн болж байгаа тий? Тий. За тий. Морин хэл. хэл хитэн жавцтай. 4. 4 зүг. Дөрөв. Маш сайн байна. 6 мургаа юу. Залуудуу чинь дуйлам гэж хүн байгаа тий. Хиний охин байна. Ван долон сүрэнгүй хөө бат тулгын. Тий. Эмээ өөн их гоё дуулдаг. Үнэхээр гоё юутай шүү дээ. За тэгвэл зүрхэн чивэнсэн үг гэх киноны гол дүр нь дэлэг гэх дүр байгаа. Энэ дэлгийн дүрийг хэн гэдэг хүн бүтээсэн бэ? Дэлэг чинь аав нь үү? Мэнхаватар тоглодог мөн те. Мөө. Мэнха тоглодог шатад нэр нь орж ирдэг үү? За хэн блээ үжсэн. Мөн шүү. Мэнхаватар гэдэг. За Харин тийм ээ заав ээ. Яг л нөгөө цэргийн хувцастайгаа л харагдаал гэдэг те нүдэнд. харагдаал байна л да. Нүдэнд одож харагдаал. Тий. Мянхаа мөн л гэж. Мөн ч их хүлээсэн шүү. Мөн ч хүлээс. Эхний үсгийг хэлээд гэхдээ. За байлаач тий. Йоо яа. Үсэх нь Төгсгөлийн үсгийг хэлье. Хэ. Хэ. Хэ үсгээр Хэ төгсөж энэ нэр. Хэ үсгийг төгсөн нэртэй юм уу? нэг тийм Тэгэхээр чин металл зэталтай холбоотой нэртэй гэх юм уу? Төмөрсөх. За. Өдрийг сайхан Баярлалаа албагдсан. ингэж гоё хэлж байгаа. За. За ингэж яг л зүгээр хариултаа авч гай үзээд байгаа юм Бана. Бано. Өглөөний мэнд. Амарчлаа юм бэ? Өглөөний мэнд баасан шоглоо. За амжилт хүсье. За зүрхэн чимсүү киноны гол дүр болох дэлхийн дүр тогсон жүжигчин. Нөгөө аав нь орхоо өвчтэй аав нь. Тий аав нь. Тэгч гүрсэд гэдэг үү? Үгүй Ирж байна. тэг худлаа ирж. Өстө худлаа ирж. Би сая бандлаа шүү юу лээ дэлхийн дүр гэчээд юу. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа өдрийн ажилд амжилт. Худалж хойноос. За одоо 3 дахь хүн болох юм шүү дээ. Одоо ер нь нэг хүнтэй холбогдоод дуусчих юм шүү дээ. Тэгж гинөө. 90-30 байна уу? Өглөөний мэнд Сайхан Өглөөний мэнд. юм бэ? хамтаа на Хин гэсэн бэ? түмээ на Түмээ. За түмээдээ амжилт. За асуултаа сонссон те 3 дахь хүн болж байгаа маа нөгөөсөө. манай өөрөнгө театрын жүжигчин байсан гавьяач жүжигчин төмөр Үгүй яах вэ? Маш зөв сайн байна. За тэгвэл 20 дугаар зууны манлай хөгжмийн зохиолч гэхээр хэн санаанд орж байна? 20 дугаар зууны манлай хөгжмийн зохиолч гэдэг нэг л хүнийг нэрлсэн. гол санаанд орж байна. Зөв шүү дээ. Үнэхээр зөв, маш сайн. Одоо 3 дахь нь хөхөө шувууг асуучих юмсан. Аян санж нь Хөхөө шувуу. Тий. 12 руу. Энэ харин яадаг бол Аян болтгоо за тэгээ. Хөхөө шувуу донгодсон хөвчин өндөр уул юм аахөө. Хөгшин аавын гөрөөлж явсан хүүгийн хайртай нутаг юм аахөө. Ямар нэртэй вэ? Хүүгийн бот. Зүг баг. Хүүгийн бодлоо. Мөн үү? Зүг. Мөн те? За би сая юугаа устгачлаа одоохон. Хөхөө шувуу донгодсон. Мөн те? Мөн гээд авчиё угаасаа Тийм ээ. За баярлалаа. Холбогдсон баярлалаа. Баярлалаа. Санийхтэй хариултаа устгачжээ. Өдөр ажилд амжилт. Тэр нэлтлаах хэрэгтэй мөн баха. Өөртөө битгүүлж. Өнөөдөр дугаар баярлалаа. Баярлалаа. Ялагч болсон. Тооцсон шүү. Баярлалаа. За нэгтэлж харах юм байгаа юм. Тийм байна. Өсөн нутаг гэж штэ. Харин тийм байна те. Тийм байж тээ. За хамаагүй угаасаа хариултаа өөртөө устгацсан байсан чи. Айн орж ирэхгүй бод. Харин тийм ээ. Гэтэ айгуу дотн харагдаад байгаа. Өсөн нутаг гэдэг нэртэй байсан шүү саяных тийм. За баярлаа. Өнөөдөр ер нь бол ойр холбогдоогүй, ойр тодроогүй 15 ялагч тодорсон. За. Инх болд мөрөн гоора, бэлгүүн, мөнх жаргал, гамбаах, цогтоо, эрхмээ, мөнх болд Тимүр, Томоохой, Бүрнээ, Баах, Oogi, Түмээ
За тэгээ мэдээж нөгөө төрийн дуулалаа дуулсан мундаг хүндээ бас баярлалаа. Тийм ээ. Бүгдэнд нь баяр хүргэе. Өдрийн ажилд Тийм ээ, амжилт тийм ээ. хүсье. Сайн байлаа. Яг хуу гэхдээ нэг айхтар бас нэг сүртэй амархан ч юм хайхгүй л байсан санагдаад тах юм. Мэдгүй. За хөвгөлтэй байлаа. Тэгээ бидэнтэй хамт байсан танд баярлалаа. 9 цаг 10 минутаас та бүхэн өргөжлүүлэн нөгөө тал нэвтрүүлгийг хүлээн авч үзэж сонсоорой. За манай нэвтрүүлгийг өнөөдөр хөтлөгч Ундрахад, найруулагч Эрдэнэ Мөнхнөр хамтар өглөө. Продюсер Бата баяртай баярлалаа. Баярлалаа. Хамтаас нь баярлалаа.